Энэ хичээлээр ионы холбоо буюу ионы холбоо хэрхэн үүсдэг вэ? Мөн ионт нэглүүдэд ажиглагддаг ерөнхий шинж чанарыг авч үзье. Мегмар Сүрэн багш нэнаа. Хэрхэн үүсдэг вэ гэж үзье. За элемент толгой өөрийн гэсэн цэглэгаан сөрөг шинж чанартай байдаг тий. За тэгвэл хоёр элемент хоорондоо нэгдлээ гэхэд тэдгээрийн цэглэгаан сөрөг чанарын ялгуур нь 2-оос их үед ионы холбоо үүсдэг. За жишээлбэл штэ натригийн цэглэгаан сөрөг чанар 0.9 холоорих 3 байна тий. Энэ хоёрын ялгуур нь 2.1 болж байна. За тэгвэл натрий болон холоорын ионууд хоорондоо холбогдохоор ионы холбоо үүснэ гэж ойлгох нь тийм үү. За тэрнээс гадна эдгээр атомуудын электрон байгууламжийн томьёог авч үзье. За натрий маань үйлдэх системийн 23 дахь элемент. За 11 ширхэг электронтой цөмийн цэник 11 байгаа. За электрон байгууламж нь 1s2, 2s2, 2p6, 3s1 гэсэн электрон байгууламжтай болох нь өөрөөр хэлбэл эндээс ингээ харахад электроны 3 давхраатай энэ хамгийн гадна талын давхраандаа 1 электронтой байна. За тэгвэл натрийн атом маань ион болохын тулд энэ гадаад давхрааны 1 электроноо алдаад натрийн нэмэх цэнэгтэй ионыг үүсгэх нэ. За холоорын хувьд холоор нь үйлдэх системийн 35 дахь элемент. За 17 электронтой. За электрон байгууламж нь 1s2, 2s2, 2p6, 3s2, 3p5 гэсэн электрон байгууламжтай. За мөн электроны 3 давхраатай боловч 3 дугаар давхраан дээрээ нийтдээ 7 электрон байна тий. За тэгвэл энэ 7 электроныг алдснаас 1 электроныг өөртөө нэгдүүлэхэд 8 электроны батчлалтай давхраа үүсгэх нь шүү дээ. За тэгвэл холоор маань өөртөө 1 электроныг нэгдүүлээд хасах цэнэгтэй ионыг үүсгэх нэ. За тэгвэл одоо энэ дээр яг химийн холбоонд оролцож байгаа натригийн электрон нь бол 3s орбитал дээрээ байрлаж байгаа юм байна. Холоорын химийн холбоонд оролцож байгаа электронууд нь бол гадаад давхраандаа буюу 3s2, 3p5 гэсэн энэ хүү орбитал дээр 1 электрон ирж суухад 3p дээр 6 электронтой болох гэдэг шүү дээ тий. За тэгвэл энд ингээд натрийн 3s дээр 0, 1 электрон холоор руу алдсан ба шүү дээ. За холоор нь тэгвэл нөгөө электроны өөртөө нэгдүүлээд 3p дээр 6 электронтой 3 дугаар давхраан дээр 8 электронтой болсон байна. За ингэж ионы холбоо үүсдэг байна. За эндээс бас зургаар харж үзье. За энэ натригийн атом байна. За энэ холоорын атом байна тийм үү. За тэгвэл холоор маань натригаас 1 электроныг бол өөртөө нэгдүүлсэн байгаа тий. Тэгвэл натрийн ион, холоорын ион үүссэн байна. За тэгвэл л штэ тий. Натрийн атомын радиус нь натрийн ионынхоо радиусаас том байна. Өөрөөр хэлбэл натрийн ион нь гадаад давхрааны 1 электрон алдсан учраас ионы радиус жижигэрж орж ирж байна. Холоор нь болохоор гадаад давхраандаа 1 электрон ийм учраас атомоосаа холоорын ион нь илүү том радиустай болж орж ирж байна тий. За нэмэх цэнэгтэй ионуудыг катион, хасах цэнэгтэй ионуудыг анион гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл нэмэх хасах цэнэгтэй энэ хоёр эсрэг цэнэгтэй катион анионы харилцан үйлчлэлээр натрийн холоорын ионы холбоо үүссэн байх нэ. За холбогдох утас 98133311 санал хүсэлтэй ивэл холбогдож болно. Ионы холбоотой нэгдлүүдийн шинж чанарыг авч үзье. За энд нэмэх болон хасах цэнэгээтэй ионуудыг бол тэмдэглэсэн. Тэдгээрийн хоорондын холбоог бол үзүүлсэн байна. За хамгийн ихнийх нь ионы холбоотой нэгдлүүд нь тодорхой чиглэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл одоо энэ хасах цэнэгтэй ион байлаа гэхэд үүнний хүчний шугам нь бол орон зайн бүх чиглэлтэд жигд тархсан хасах цэнэгтэй цэнэгт бөмбөлөг гэж бол үзэж болно. Өөрөөр хэлбэл ион тус бүр бүх чиглэлийнхээ дагуу эсрэг цэнэгээр эсрэг цэнэгийн ионтой харилцан таталцах боломжтой эсвэл ижил цэнэгтэй ионтойгоо түлхэлцэх боломжтой байгаад байгаа тийм ээ. За ийм учраас энэ хасах цэнэгтэй ион маань аль ч талаараа нэмэх цэнэгтэй ионоор хүрээлэгдэх боломжтой учраас энэ нь тодорхой чиглэл чанаргүй байна. Нэгдлүүдийн 2 дугаар гол шинж чанар нь хансан чанар байдаггүй. За өөрөөр хэлбэл штэ эсрэг цэнэгтэй ионуудын харилцан таталцлаар цэцлэгийн орны хүчний шугамуд нь бүрэн устдаж чаддаггүй. За жишээлбэл энэ хасах цэнэгтэй ионыг нэмэх цэнэгтэй ион бол хүрээлсэн байна тий. Гэтэл штэ ингээд хүрээлсэн байсан ч гэсэн дахиад өөр газраас нь нэмэх цэнэгтэй ион ирлээ гэхэд дахин бага хүчээр ч хамаагүй хоорондоо таталцах тий ижил ионыг бол түлхэх боломжтой байгаа даа штэ. Ийм учраас ионы холбоотой нэгдэл бол хансан чанар байдаггүй.
За ионы холбоотой нэгдлүүд нь нэгэнт чиглэлт болон хансан чанаргүй байдаг учраас ион бүр нь эсрэг цэнэгтэй ионуудаараа хүрээлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл талас бүтцийг үүсгэдэг. За эндээс харахад хасах ионыг бол нэмэх цэнэгтэй ионууд хүрээлсэн болох нь харагдаж байна. Харин нэмэх цэнэгтэй энэ ионыг хасах цэнэгтэй ионууд хүрээлж байгаа болох нь харагдаж байна. Нэгдлүүдийн таст орон тойрын бүтцийг бол харуулсан байна. За үүний жишээ нь бол натрийн хлорын таст бүтц байна. За энэ таст торын бүтцийг харуулсан. Энэ ногооноор хлорын ионыг шараар натрийн ионыг зангилаанууд төр тэмдэглэсэн байна нэмэх цэнэгтэй тий. За энэ натрийн хлорын бүтцийг бөмбөлгөн диаграмаар харуулсан байна. За хлор нь ногоон өнгөтэй, натрийн саарл өнгөтэй ионууд харагдаж байна. За натрийн хлорын давсыг тасчуулах үед шоо хэлбэртэй юм тас торын бүтэц үүсдэг байгаа. За тэр нь харагдаж байна. За натрийн хлоридын энэхүү талас тор үүсгэхийн тулд натригийн нэг ионыг хлор өөртөө бүр нэгдүүлж аваад натрийн маань нэмэх цэнэгтэй ион, хлор маань хасах цэнэгтэй ион болцсон байгаа шүү дээ тий. Тэгээ энэ нэмэх хасах цэнэгтэй ионууд хоорондоо таталцаж энэхүү талас торыг бол үүсгэж байна. За асуулт авлах зүйл гарвал 9813 3311 дугаараар холбогдож болно. Хайл хулан буцлах температур нь өндөр байдаг. За учир нь ионы холбоо нь ковалентийн холбоог бодвол маш бат бэх учраас ионы холбоо задрахтаа нэлээд их хэмжээний энергийг өөртөө шингээх шаардлагатай болдог. За мөн ионы холбоотой нэгдэл нь энгийн бүтэцтэй байх тусмаа өндөр температурт хайлж буцалдаг байгаа. Харин ионы холбоотой нэгдэл нь нийлмэл бүтэцтэй олон тооны ионоос тогтох тусам амархан хайлдаг, амархан буцалдаг шин чанар ажиглагддаг. За жишээлбэл натрийн хлор энгийн бүтэцтэй ионы холбоотой нэгдлэн тий 801 Цельсид хайлж исэн бол натрийн NO3. За энэ натрийн хлорыг бодвол олон тооны ионоос тогтсон нийлмэл бүтэцтэй байна. Хайлах температур нь 308 Цельс болж буурсан байна. За магний оксид. За энэ бас энгийн бүтэцтэй ионт нэгдлэн 2800 Цельсид хайлдаг гэх мэтчлэнгээр. За хайлах процесс гэж юу вэ гэхээр хатуу байцаан гадаргуу дээр хуурын даралт нь шингэн төлөвт хуурын даралтайгаа тэнцүү болох үеийн температурыг нь хайлах температур гэж штэ. Өөрөөр хэлбэл хайлах процесс маань хатуугаас шингэн төлөв рүү шилжиж байгаа тий. Тэдгээрийн хуурын даралтууд адилхан болох үеийн температурыг хэлж байна. За үүнтэй адилхан буцлах процесс гэж юу вэ? За буцлах гэдэг маань шингэнээс хийн төлөв рүү шилжин тий. За тэгэхээр шингэний гадаргуу дээр хуурын даралт нь хийн уурын даралтайгаа яг тэнцүү буюу атмосферын даралтаа тэнцүү болох үеийн тэр температурыг буцлах температур буюу буцлах процесс гэдэг байна. За ингээд ионы холбоотой нэгдлүүдийн энгийн бүтэцтэй байх тусмаа өндөр температурт хайлж өндөр температурт буцална. Харин нийлмэл бүтэцтэй байх тусмаа арай бага температурт хайлж буцалдаг онцлог шин чанартай байна. Ионы холбоотой нэгдлүүд нь усанд маш сайн уусдаг. За учир нь ионы холбоотой нэгдлүүд нь усны молекултай харилцан үйлчлэлд ордог. За жишээлбэл энэ усны молекулыг харуулсан байна тий. Ус маань H2O томьёотой байна тийм үү. За тэгвэл энэ дундын хос электроныг хүчил өргөж өөртөө хүчтэй татсан учраас хүчил өргөж маань хасах цэнгийн илүүдэлтэй ус төрөгч нь нэмэх цэнгийн илүүдэлтэй болж орж ирсэн байна тийм ээ. За тэгвэл энэ натрийн хлорыг усанд уусгахын явцад натрийн нэмэх цэнэгтэй ионыг усны молекул хасах туйлаараа хүрээлсэн харагдаж байна. Хлорын хасах цэнэгтэй ионыг усны молекул ус төрөгч буюу нэмэх туйлаараа хүрээлсэн байна тий. За ингээд натрийн хлорын ууслалт бол явагдах нь шүү дээ. За ингэж үүссэн энэхүү натрийн ионыг гидратчсан натрийн ион, хлорын ионыг муу ялгаагүй гидратчсан хлорын ион гэж нэрлэдэг байна. За ионт холбоотой нэгдлүүд өөрсдөө туйлтай шин чанартай учраас усны молекултай харилцан үйлчлээд усанд сайн уусдаг байна. Одоо нэгдлүүдийн дараагийн нэг онцлог нь хатуу төлөвтэй байхдаа цэцэлгааныг дамжуулахгүй. За учир нь тас торын зангилаан дээр байгаа ионууд нь шилжиж хөдөлж чаддаггүй. Харин ионт нэгдлүүд нь усан усмал болон хайлмал байдалтай цэцэлгааныг сайн дамжуулдаг. За энэ дээр нь штэ стакан дотор хатуу натрийн хлорын давсыг хийсэн байна тий. За энд тас орон торын бүтц нь харагдаж байна. За тэгээд хоёр электродыг шургуулад дээр нь гэрэлтэй холбосон цэцэлгааны их үүсвэртэй холбоход энэ гэрэл асаагүй штэ. За учир нь гэхээр энэ нэмэх хасах туйлтай
цэнэгтэй эсгүүд байгаа боловч эдгээр нь таслын зангилаан дээр байгаа учраас шилжин хөдлөх боломжгүй байдаг байна тий. За харин энд уусмал хийгээд натрийн хлоридын уусмалыг хийсэн байна тий. За энэ уусмалд хлор ионч байна, натригийн ионч байна. Дээр нь усны молекулууд энд харагдчихэв тийм үү. За тэгвэл ингээд уусмал хийчээд электродуудаа дүүрээд цэцлэгаан гүйдэлтэй холбосон байна. За гэрэл бол ассан байна. Өөрөөр хэлбэл электродын хооронд гүйдэлт амжсан байна. Энэ натрий болон хлорын ионууд нь усан дотор чөлөөтэй хөдлөх боломж бол олдсон юм шүү дээ. Ийм учраас ионт нэгдлүүд нь уусмал болон хайлтмал байдалтай цэцлэгаан амжуулдаг. Харин хатуу төлөвтэй байхдаа цэцлэгааныг дамжуулдаггүй онцлог шин чанартай байна. Өнөөдөр ионы холбоо хэрхэн үүсдэг? Тэгээд ионы холбоотой нэгдлүүд дээр ямар шин чанар ажиглагддгийг ерөнхийд нь товчхон авч үзлээ тийм ээ. За одоо бие даан ажиллах дасгал өгье. За магний фторид ионы холбоотой нэгдэл мөн үү? За түүний үүсгэсэн химийн холбоог льюсийн цэгийн тэмдгээр хэрхэн тэмдэглэх вэ? За мөн ионы холбооны ямар шинж чанарууд уг нэгдэл дээр ажиглагдаж байна вэ? Гэдгийг тодруулаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.